хүүхдүүдээ энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлээр гүдгэр олон өнцгтийн дотоод өнцгүүдийн нийлбэр гэсэн сэдвийг судлая. Өнөөдрийн хичээлийн зорилго нь гүдгэр олон өнцгтийн бүх дотоод өнцгийн нийлбэрийг олох, томьёо гаргах, мэдэгдэхгүй байгаа өнцөг олох. Олон өнцгтийн талаар юу мэдэх вэ? Хэрчмүүдээр бүрэн хаагдсан хавтгай төрсийг олон өнцгт гинэ. Өнцгийн тоноос хамааран олон өнцгт нь 3-жин, 4-жин, 5 өнцөгт, 6 өнцгт гэх мэтээр байж болно. За энд 6 өнцгт төрсийг харуулсан байна. А, Б, С, Д, Е, Ф цэгийг олон өнцгтийн орой гэж нэрлэнэ. Өнцөг А, өнцөг В, өнцөг С, өнцөг Д, өнцөг Е, өнцөг F-ийг олон өнцгтийн дотоод өнцөг гэж нэрлэдэг. АЦ, АД, ВД гэх мэт хэрчмүүдийг олон өнцгтийн диагонал гинэ. АВ, ВЦ, CD, DE, EF, FA хэрчмүүдийг олон өнцгтийн талууд гинэ. Бүх диагонал нь олон өнцгтийн дотроо байвал гүдгэр дүрс гинэ. ABCDEF гэсэн 6 өнцөгт нь гүдгэр олон өнцгт болно. Харин ABCDE 5 өнцөгт нь гүдгэр олон өнцөгт биш болно. За бид нар өмнөх хичээлүүдээр гурвалжингийн тухай үзэж байсан. ABC гурвалжингийн хувьд А орой өнцгийг альфа, В орой өнцгийг бета, С орой өнцгийг гамма гэж үздэг. Дурын гурвалжингийн хувьд дотоод өнцгүүдийн нийлбэр нь 180 градус байдаг гэдгийг бид нар мэднэ. Тэгвэл ABCD 4 өнцгтийн дотоод өнцгүүдийн нийлбэр хэдвэ хэрхэн олох вэ? За AC диагонал татвал уг 4 өнцгт маань 2 гурвалжинд хуваагдаж байна. ACD гурвалжингийн дотоод өнцгүүдийг X, Y, Z гэе. Харин ABC гурвалжингийн дотоод өнцгүүдийг альфа, бета, гамма гэж үзье. Уг 4 өнцгтийн А орой өнцөг нь X дээр нэмэх нь альфа, В орой өнцөг нь бета, С орой өнцөг нь Y дээр нэмэх нь гамма, D орой өнцөг нь Z байна. Эдгээрийн нийлбэр хэд болох вэ гэдгийг одоо олцгоё. За ABC гурвалжингийн хувьд дотоод өнцгүүдийн нийлбэрийг ашиглана. ACD гурвалжингийн хувьд дотоод өнцгүүдийн нийлбэрийг мөн ашиглана. За ингэвэл X дээр нэмэх нь Y нэмэх нь Z тэнцүү 180 градус болж таарна. Харин альфа дээр бетаг нэмээд гамма өнцгөө нэмэхэд альфа, бета, гамма өнцгүүдийн нийлбэр 180 градус болно. Иймд 2 гурвалжингийн дотоод өнцгүүдийн нийлбэр нь уг 4 өнцгтийн дотоод өнцгийн нийлбэртэй тэнцүү болно. Ингээд үзэхээр 180 градустэй 180 градусыг нэмэхээр 360 градус гэж гарч ирж байна. ABCD 4 өнцгтийн дотоод өнцгүүдийн нийлбэр нь 360 градус болж байна. ABCD 4 өнцгтийн дотоод өнцгүүдийн нийлбэр нь 360 градус буюу 2 гурвалжингийн дотоод өнцгийн нийлбэртэй тэнцүү гэж гарч ирсэн. За тэгвэл 5 өнцгтийн дотоод өнцгүүдийн нийлбэрийг хэрхэн олох вэ? За мөн А оройгоос диагонал татвал AD, AC гэсэн диагонал татагдаж болж байна. Эндээс 3 гурвалжинд хуваагдаж байна. Дотоод өнцгүүдийн нийлбэр нь нэг гурвалжингийн дотоод өнцгийн нийлбэр нь 180 градус гэдгээс 3-аар үржүүлээд 540 градус гэж гарч болно. 6 өнцгтийн хувьд. За 6 өнцгтийн хувьд үзэх юм бол В оройгоос татвал VF, VE, VD гэсэн диагоналуудыг татаж болж байна. Ингээд 4 гурвалжинд хуваагджээ. За мөн нэг гурвалжингийн дотоод өнцгүүдийн нийлбэр нь 180 градус гээд үзвэл 4-ийг үржих нь 180 градус буюу 720 градустай тэнцүү болох нэ. Гүдгэр 10 өнцгтийн дотоод өнцгүүдийн нийлбэр хэд байх вэ? Дараах хүснэгтийг ашиглаж бодъё. 3 өнцгтийн хувьд нэг гурвалжингаас бүтэж дотоод өнцгүүдийн нийлбэр 180 градус байсан. 4 өнцгтийн хувьд 2 диагоналаараа 20 гурвалжинд хуваагдаж дотоод өнцгүүдийн нийлбэр нь 360 градус байсан. 5 өнцгтийн хувьд
3 гурвалжингаас бүтэж дотоод өнцгүүдийн нийлбэр нь 540 градус болж байсан. 6 өнцгтийн хувьд 4 гурвалжингаас бүтэж дотоод өнцгүүдийн нийлбэр нь 720 градус болсон. Тэгвэл 7 өнцгтийн хувьд хэдэн гурвалжингаас бүтэх вэ? Өмнөх олон өнцгтүүдийн зүү тогтолыг ажиглавал өнцгийн тооноос гурвалжингийн тоо 2-оор цөөн байна. Ийм 7 өнцгтийн хувьд 5 гурвалжингаас бүтэж байна. Дотоод өнцгүүдийн нийлбэр нь 5-ыг үржих 180 градус буюу 900 градустай тэнцүү байна. Энэ мэтээр бодвол 8 өнцгтийн хувьд 6 гурвалжингаас бүтэж дотоод өнцгүүдийн нийлбэр 6-г үржих 180 градус буюу 1080 градустай тэнцүү байна. 9 өнцгтийн хувьд 7 гурвалжингаас бүтэж байгаа тул дотоод өнцгүүдийн нийлбэр нь 7-г үржих 180 градус буюу 1260 градус болно. 10 өнцгтийн хувьд 8 гурвалжингаас бүтэж дотоод өнцгүүдийн нийлбэр нь 8-г үржих нь 180 градус буюу 1440 градус болж байна. Оройн тоо нэгээр ихсэхэд дотоод өнцгүүдийн нийлбэр хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Ажиглая. 180-аас 360 градусын хооронд 180-ын зөрүүтэй, 360-аас 540-ийн хооронд 180 градусын зөрүүтэй гэх мэтчлэнгээр үзэхэд 180 градусаар ихсэж байна. Гүдгэр энэ өнцгтийн дотоод өнцгүүдийн нийлбэр хэд байх вэ? Өмнөх даалгаврыг гүйцэтгэхэд өнцгийн тооноос 2-ыг хасч 180 градусаар үржүүлж байсан. Иймд гүдгэр энэ өнцгтийн бүх дотоод өнцгийн нийлбэр нь хаалтаа нэгээд энэс засах нь 2-ыг үржих нь 180 градусаар үржүүлсэнтэй тэнцүү байна. Үүнийг гүдгэр энэ өнцгтийн дотоод өнцгийн чанар гэж нэрлэдэг. Бодлого 1. Гүдгэр 12 өнцгтийн бүх дотоод өнцгийн нийлбэрийг олоорой. За бодолтой хий. Өгсөн зүйлийг тодорхойлж бичвэл энэ тэнцүү 12 олох зүйл нь дотоод өнцгүүдийн нийлбэрийг олно. Бодолт томьёогоо ашиглаад n-ийн оронд 12-оо орлуулбал n-ээс 12-оос хасах нь 2 үржих нь 180 градус буюу 1800 градус гэж гарнаа. Бодлого 2. Мэдэгдэхгүй байгаа өнцгийг олоорой. Өгсөн нь өгсөн зүйл 5 өнцгт өгөгдсөн байна. 2 өнцг нь тэгш өнцөг, 165 градусын өнцөг, 145 градусын өнцгүүд өгөгдөжээ. Олох зүйл нь мэдэгдэхгүй үлдсэн өнцөг буюу x-ийг олно. Бодолт гүдгэр энэ өнцгтийн дотоод өнцгийн нийлбэр олох томьёогоо ашиглаад бодвол 5-аас хасах нь 2-ыг үржих нь 180 градус тэнцүү 540 градус байна. За нийт өнцгөө олсон юм чинь мэддэхгүй байгаа өнцгийг олохын тулд мэдэж байгаа өнцгүүдэд хасч таарна. Тэгэхээр мэдэж байгаа өнцгүүдийн нийлбэрийг олбол 90 градус дээр нэмэх нь 90 градус, нэмэх нь 165 градус, нэмэх нь 145 градус үе нийт 490 градусын өнцг нь мэддэж байна. За ингээд мэддэж байгаа өнцгөө нийт өнцгөөсөө хасвал 50 градус гэж гарч байна. Мэддэхгүй байгаа өнцгийн хэмжээ 50 градус байсан байна. Бодлого 3. Зөв 6 өнцгтийн дотоод өнцөг бүрийг олоорой. Өгсөн нь зөв 6 өнцгт өгөгдсөн олох нь дотоод бүх өнцгийг олноо. Бодолт мөн томьёогоо ашиглавал n-ийн оронд 6-г орлуулад бодвол 6-аас 2-ыг хасаад 4-гээ 180 градусаар үржүүлэхээр 720 градус гарна. 720 градус маань зөв 6 өнцгтийн бүх дотоод өнцгүүдийн нийлбэрийн хэмжээ юм аа. За үүнийгээ 6 тэнцүү хэсэг хуваавал 120 градус гэж гарна. Яагаад 6 хуваасан бэ гэхээр зөв олон өнцгтийн дотоод өнцгүүд бүгд тэнцүү байдаг. Иймд зөв 6 өнцгтийн өнцөг бүр нь 120 градус юм аа. Бодлого 4. Зөв n өнцгтийн нэг дотоод өнцг нь 150 градус бол n хэдвэ? Өгсөн зүйл нь нэг өнцөг буюу альфа нь 150 градус, олох зүйл нь өнцгийн зөв олон өнцгтийн дотоод өнцгүүд тэнцүү. Учир дотоод өнцгүүдийн нийлбэр нь 150 градусыг үржих нь n байна. Нөгөө талаас дотоод өнцгүүдийн нийлбэр нь n-ээс хасах нь 2-ыг үржих нь 180 градус байна. Энэ хоёрыг тэнцүү гэж үзэж болно. За эдгээр тэнцвэрлэлийг үүссэн тэнцвэрлэлийг бодвол 150 градусыг үржих нь n тэнцүү, 180 градусыг үржих нь n-ээс хасах нь 360 градус. За тасаатай гишүүдэд эмхтвэл 3
30 n тэнцүү 360 градус буюу n нь 12 гэж олдож байна. Иймд хариу зөв 12 өнцөгт байжээ. Гэртээ гүдгэр n өнцгтийн дотоод өнцгийн нийлбэр олох томьёогоо чийжлээрээ сурах бичгийн дасгал 1-8-ыг хийгээрэй.